Урлаг хөгшрөхгүй. Миний баян хуур хөгшрөхгүй. Миний сэтгэлгээч хөгшрөхгүй. За та хэдэн настайдаа баян тоглож сурсан бэ? Би одоо ерөнхийдөө 7 настайдаа гарман хөгжмөө эхэлсэн. Хэдэн жил баянаа мөрлөө явж байна? Одоо би яг 50 жил. Одоо энэ хөгжмийн бас нэг онцлог байна тийм. Хоёр талдаа стилээ толгойгоо ажиллах хэрэг байна. Энэ хоёр гарч хоёр талд ингэж ажиллаад байгаа үстэй. Тэгэхээр эн чинь үнэхээр хэцүү эхлээс сурахад. Одоо энэ бол үндсэн өнгөн, энэ бол туслахын баси. Тэгээд одоо энэ хоёр шиг зэрэг тоглогчтой. Баярлаа. Гоё өнөө. Баян. За багш яг одоо бас хөгшрлээ. Хөгшин байвч. Яг л тэр залуугийн шиг. Энэ урлаг хөгшрөхгүй. Миний баян хуур хөгшрөхгүй. Миний сэтгэлгээч хөгшрөхгүй. Тэр үеийн ханшаар одоо 1000 төгрөгийн үнэтэй баян хуур хөгжмийг аав маань яг эр үхрээ одоо килээ мах авч исэн. Тэр килээ махан дээр эр үхрээ килдүүлж тавиад тэр нь 1050 төгрөг болсон гинэ. Тэгэхээр 1000 төгрөгөөрөө дэлгүүр ороод цоошин хар восток гэдэг баян хуур хөгжим авчирч өгөөд аав маань баян аваад ороод ирэхэд өстой энийг гой хөгжмийг өстой сурч би нэг аав ээжээ баярлуулаад даа гэж одоо тэгэл хөгжмөө тоглох тусмал надад цаашаага өшөө гой сурч гэсэн гээд яваад ажил тэгэл эцэс тэгэл явчихсан. Одоо баян хуурыг одоо ямар ч өнцгнээс тоглол боломжийн тоглоод явж байгаа л гэж бодож байна. Баян хуур хөгжим бол одоо би анх баян хуурын хөгжим ингээд өвөр дээрээ тавиад тоглоход миний одоо энэ өрөөнд тулчгаа тоглож чаддаггүй. Тэгээд одоо ингэж яага тоглодог байсан. Миний хөл бас хүрдэггүй байсан сандал дээр суухаар тэгэхээр хөлөө ингэж тавиад ингэж нугалж агаад суудаг байлаа. Нас үед гараад нөгөө аав ээж маань ингээ бурхан болцохоор одоо бүрөөстэй нэг сайхан аавын тухай, ээж аавын тухай гой сайхан айлгуунуудыг сонсоод хөгжим дээрээ тоглоод ингээдтэй бас нүднээс минь үлэмс гардыг шүү. Бид нар бас тэр үед бас дэндүү бас аав ээжээ бас гомдож ирсэн ч түүх байсан, баярлуулж ясан ч түүх байсан. Тэр бүгд маань үнэхээр бас байн годогч идэв шүү. Миний сэтгэлийг одоо хөглөж, миний сэтгэлийг одоо тэгж дэмжиж, одоо надад одоо ажиллах эрч хүч, урам зориг надад өгчөөсөн учраас би одоо сумдаа 39 жил тасралтгүй ажиллаж амьдэрсэн. Нутгийн одоо тэр сайхан гайхамшиг байгаль тэгээд төрж өссөн буур бууц
одоо ер нь л одоо байнга л одоо дотоод сэтгэлийн минь зүрхний минь одоо уяа. Сонгон хайрхан дүүргийн тэргүүний 80 дугаар цэцэрлэгт одоо ажиллаад 2 дахь жилдээ явж байна. Сайхан хамт олон дотор орж ирсэн. Надыг бас сайхан дэмждэг чадварлаг сайхан багш нар удирдлагууд ажиллаж байгаа. Тэгээд одоо нийт одоо Монголын ард түмэндээ нутгийнхаа ард түмэнд хамт ажилладаг байгууллагын хамт олон одоо мөн ах дүүдээ үр хөөгтүүдээ тав хүндээ одоо энэ сар шинийн одоо сайхан одоо мэндчлэгийг дэвшүүлж байна. Сар шиндээ сайхан золгоороо